ороод ир. Найзан чамд өнөөдөр өрөөгөө болон гэрийнхаа зөвлөлтийг танилцуулъя. Энэ миний ширээний хэсэг ба хичээлийн хэсэг гэсэн үг. За энэ миний номнууд байна. Би нэрээ ном унших амар их дуртай. Яад гэхээр ном уншихаар би тэр номныхоо утга санааг тархиндаа буулгаж чаддаг. Кино үзэхэр хүнүүдээр хардаг шиг номыг тархин дотроо би харж чаддаг. Тэр нь маш их гайхалтай. За энд миний хамгийн сүүлд уншсан ном гэвэл энэ. Амьдралыг өөрчлөх эмх зэгц ба түүний гайхамшигт эзшид. Энэ амар гоё ном. Би номыг Монголоос тэгж авч ирсэн. Эмх зэгц амьдралдаа хийж болох эмх зэгцийн талаар. Зарим хүмүүс өөрийнхөө гэрт эмх зэгцгүй эсвэл хэдийн эмх зэгцтэй ч гэсэн гэрт хөглөрсөн зүйлүүдээ ингээд хайж чаддаггүй шүү дээ. Хүн өөрийнхөө гэрийг сэтгэлийн хогоо авч хаясны дараа энэ амьдралд ч гэсэн аль нь зөв зүйл буруу зүйлүүдийг ялгаж чаддаг болдог юм шиг санагдсан. Миний уншсан номыг унших юм бол яг одоо миний бодож байгаа бодлыг чи бодож чадах ба? Бас Монголд олон номын сангуудаар зарж байгаа. Би дахиад гарч ийн уншаад үгүй. Амьдралыг өөрчлөх эмх зэгц ба түүний гайхамшигт эдшид. Энэ доор нэгшлэл байна. Салан задгаа байха болж эмх зэгцтэй амьдрах Япон ухаан. Тийм шүү. Япончууд маш их эмх зэгцтэй хүмүүс. Улс орныхан бүтээн байгуулалт болон улс орныхан санаа бүх зүйл нь маш их эмх зэгцтэй. Би ер нь Япон хүмүүст маш их дуртай. За гэх мэтчлэн. Өтинд миний цоглуулдаг картнууд байна. Би ямар нэгэн зүйлний ер нь картууд хайдаггүй. Хугацаанд туссан ч байдаггүй ч байг. Банкны карт. Одоо юу гэдэг те? Одоо би жишээ болгож ямар карт надад байгааг харуулъя. За энд надад метроны карт байна. Миний иргэний үнэмлэх байна. Монгол улсын метроны карт. Сайхан шинээр гарсан карт байна. Энд миний жолооны үнэмлэх байна. За энэ дахиад метроны карт. Энд миний хуучин сургуулийн ордог карт байна. Энд миний хуучин виза карт байна. За энд миний оюутны хөнгөлтийн карт байна. Энд миний номын сангийн карт. Энд эмнэлгийн карт. Миний дугаарны карт. Жимний карт. Мөн адил өөр бас нэг жимний карт, метроны карт. Энэ их гоё. Монголын автобусны карт. Энийг ингээ уншуулахаар хүүхэд гэдэг. Би бол хүүхэд биш. Гэхдээ би хүүхдийн картаар Монголд очиод ашигласан байгаа. Уучлаарай нутаа ирсэнд. Монголд их тийм байлээ. Оюутан, хүүхэд, өндөр настай. Урж ивэл хүүхэд ч биш, оюутан ч биш, тэр хүний юу гэдэг вүлээ. Хүн гэдэг вүлээ юу марчиж. Бэггүй бүгдээр л хүн л дээ. Юу гэдэм бол нэрээ? Оюутан биш, хүүхэд биш. Ажилтан гэдэм болов? I don't know мэдгүй. За. Члаарай. За энд. Энэ юу юм бол би бас одоо энийг өөрөөр харж байна. Гоё юм байна шүү.
мэдчилгээний картнуудаас байна. Би энийг 2 жилийн өмнө шинэ жилээр авчихсан. Би хэрэглэн гээд мартчихаж. За. Матгүйсэн нэг цагт хэрэглэх баг. За, энэ дараагийн хэсэгт миний гадаад номнууд байна. Би ерөнхийдөө одооноос гадаад ном уншиж эхэлж байгаа. Монгол ном уншаад байгаа зүйл рүүгээ гадаад ном ойлгохгүй. Энд суулаа байна. Тоглодог. Энэ миний хичээлийн хэрэгсэлд хэрэгэлдэг. Энийг одоо монголоор юу гэдэг вэ? Ингээд хавчдаг. Цаас маас ингээд хавчаад юу гэдэг вэ? За энэ бол хавчдаг юм байна. Энэ болохоор юу ч гэсэн нэг юм байт юм бэ, зургийг оруулна. Нэрийг нь олчлаараа марчиж. За гэх мэтчлээ. Нэрээ. Би нэрээ лаа цоглуулдаг. Би лаанд амар дуртай. Яад гэхээр лааны үнэр лаасаа амар гоё. Лаа ч өөрөө аюу энерги авчирдаг зүйл болохоор та нар ч гэсэн гэртээ өрөөндөө лаасаа жаарай. Гоё энергийг татна. Гоё энергитэй. Халуун дулаан тий. Гоё энергитэй болно шүү дээ. Тэгээс Европчууд ерөөдөө маш их лаанд дуртай хүмүүс байдаг. Яад гэхээр лаач одоо төрлөөр хийдэг болсон. Манайх бас Монголд нэг зуласаа гэл хэлдэг штеп. Яг тэрнтэй адилхан. Гадаадд Европод хүмүүс лаа их асаадаг. Миний энэ лаа болохоор ванильтай. Тэгээд нэг жимстэй. Улаалтхан жимс ваниль хоёрын үнэртэй холцтой юм лаа байна. За энийг асаач. Асаачлаа. Одоо гоё үнэрт. Уруулын бат үг. Уруулаа бат. Батгүй гэж. За бодоорой энд тавьчих. Танд миний гоо сайхны хэрэгслүүдээ. Би чамд гоо сайхны хэрэгслүүдэд танилцуулъя. Хамгийн дээр энэ залраж байгаа үнэртэй ус бол миний хамгийн хайртай үний өгсөн үнэртэй ус. Цацгад хүртэл хайр. За энд нүүр угаагч байна.
хамгийн дуртай 3 хүмүүсний бодог байна. Хашир би чамд энэ мистик татсан. Энэ амар гоё мист. Victoria's Secret-ийн юмнууд би амар дуртай. Тэгээд мистүүдэд нас амар дуртай. Шил арчигч байна. Бас татдаг. Тусч. Энд миний нүүрний маск. Сайн дургүй. Өнөрөө би чамд омега 3-аар дээлээ. Омега 3 биед маш их сайн болохоор өдөрт заавал нэг ууж агаарай. Зайнаас нэг спрей. Миний нуур хаагч байна. Энэ юу вэ таарай? Хөмсгний харанда. Гурлагын дотор бол нэг юм байхгүй л дээ. Ерөөдөө би юмнуудаа ингээл ширээнүүд, гоцгоны ширээнээр гараад ирдэг л. Зармасны бодог. Ролын бодог. Тусцсан байна. Энэ миний бас хүмүүсний тос. Энэ миний витаминууд байна. Би ингээд 7 хоног дуу витаминуудаа ил гаргаад авчдаг. Мартахгүй бол. Тэг өглөө заавчаад нүдэн дээр харагдаж аваад гуугаад гараад болохоор ингээд нэг юмд илгээд авчдаг. Энэ бол хогийн саунд аяастай. Ажлаа. За өөр
Ашир би чиний өсийг санаад өгье. Өс чинь бүр зайцсан явж штэ. Ямар шампунь хэрэглэсэн гоё өнөрттэй. Өнөрттэй. За. Навсаа. Ингээд боч. Зяк. Чиний нүүрч жоохон хуурай харагдаад байна. Би чамд чигшүүлэгч түргээд өгье. Хүн жоохон хүн байна. Хүн гаваад. Гаваач. Дахиад нэг хүн аваад өгөөч. Баярлалаа. Нэг дахиад нэг аваач. Ашриш асууч. Нана сандал аваад. Зя. Нүдэн нэрэ. Зя. Арчат. Тасыг түргэлээ шүү. Энэ зүгээр л өдрийн тасаа дотроо base primer хэлцтэй. Тэгэхээр нүрийг хамгаална гэсэн. Уучлаарай. Амар ширүүн дөрвөлжлээ. Чи өөрөө ингэ дөрөх юм уу? За тэгтээ. Өнөөдөр манай чимнээс надад ийм их shower gel өгсөн. Чи нэг гэрлүү аваа. Энэ сам.
санаад үгийн идэх дуртай. Баялаа хамт идэм бай. Талынчаа.
Миний дараагийн ASMR бичлэгээр ямар хуу контент, ямар хуу зүйл бичлэг үзмээр ба доор комент үзэхэд бичээрэй. Мөн дээрээс нь удахгүй магадгүй цунаас юм уу эсвэл 5 сараас эсвэл 6 сараас камертай бичлэг хий гэж бодож байгаа. Тэ бичлэг таалагдсан бол гоё комент бичээрэй. Мөн алдаатай зүйлүүд их байвал уучлаарай. Аль болох урдан бичлэгүүдэд оруулахыг хичээнэ. ASMR бичлэг хийгээд хамгийн гол нь чимээгүй орчин. Гэр бүлтэйгээ дүнээр олвол амьдэрдэг болохоор чимээгүй орчин маш ховор. Гэхдээ би бичлэгээ хийж удаан наслахгүй. За маргаашийг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдөр бол бэлэг. Сайхан амраарай. Маргааш чамд хамгийн гоё өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Олон хүнд баярлалаа гэдгийг хэлээрэй. Бас олон хүнийг нэмсэглэл бэлгэлээрэй. Маш олон сайхан зүйлүүд маргааш тохиолдно гэдэгт найдаж байна. Мөн маргааш алгалт